шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсон тооцох хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлцэх асуудлыг аюулгүй гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлцээ дараах санал дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна. 1. Олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлцэхүүд улсын их хурлын гишүүн Б. Хямгалан Т. Аюур сайхан нар хуулийн төслийн 2 дугаар зүйлд улсын их хурлаар хүчингүй болгосон олон улсын гэрээг гадаад харилцааны асуудал эрхсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох тал эсвэл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ гэж заасан улсын их хурлаар батлагдсан хууль хүчин төгөлдөр бусаар ойлгогдож улмаар олон улсын түвшинд үл ойлголцол үүсгэх. Улсын их хурлын гишүүн Ил Болд хуулийн төслийн 3 дугаар зүйлийн иргэд харилцсан гэсэн зөвхөн иргэдтэй холбоотой визийн асуудал мэтээр буруу ойлгохдоор байгааг тус хилцүүлгийн шатанд анхаарах. Түүнчлэн улсын их хурлын гишүүн Оюундар аливаа төрлийн татвараас чөлөөлөх хөнгөлөх эрх нь Монгол Улсын үндсэн хуулиар гагцсан улсын их хурл хадгалагддаг тул хуулийн төслийн 1-р зүйл заагдсан татврын асуудлыг анхаарах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно. Хуулийн төслийн үзэл баримтлалыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 2. Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхүүд улсын их хурлын гишүүдээс санал гараагүй болно. Хуулийн төслийн үзэл баримтлалыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэжлээ. Их хурлын эрхэм гишүүдээ олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон 93 оны 12 сарын 28-ны өдөр батсан олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлцэх эсэх талаар аюулгүй гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцсэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. Гол гишүүнд баярлалаа. Ажлын хэсэг танилцуулъя.